Сайн байцгаана уу? ERP-School цэгийн мэн веб номын сан ч өөрөө ирэхээр нэвтрэнэ. Номын сангийн удирдлага үндсэндсийн ном олголт эдсийг сонгоно. Ном олголт эцэс нь ном олголт бүртгэх, олгосон номоо эргүүлэн хүлээн авах, мөн буцаан авах хугацаанд хэтэрсэн номуудыг хянах зорилготой. Уг цэсээс сурах бичиг төрлийн номыг олгох боломжгүй бөгөөд зөвхөн ном захиалга буюу эцэг эх хасран хамгаалагчийн e-parent application-аас захиалга хийсэн номыг олгох боломжтой. Ном олгохын тулд тухайн ном нь тоош хэрэгтэй буюу үлдэгдэлтэй байх ёстойг анхаараарай. Ном бүртгээгүй бол ном бүртгэх заавар бичлэгийг үзээрэй. Ном олгохдоо улбар шар үгтэй олго товчдыг гарна. Ном олгох сурагчаа сурагчийн кодоор нь мөн анги сонголтоос сонгон хайх боломжтой. Номын код хэсэгт систем дээр ном бүртгэхдээ үүсгүүлсэн номын кодыг оруулан компьютерийн keyboard буюу гар дээр байрлах enter товчийг дарснаар автоматар номын нэр болон буцааж өгөх огноор гарч ирнэ. Ном нэмэх товчийг дарж ном нэмэх чагсаалт дээр мөр нэмэгдэх ба сурагч дээр хэдэн ч номыг зэрэг олох боломжтой болно. Ном нэмэгдсэн мөрөө устгах бол улаан устгах товчдыг дарна. Ногоон хадгалах товчдыг дарснаар кодыг оруулан хадгалсан ном тухайн сурагчид олгогдсноор бүртгэгдэнэ. Олгосон номын чагсаалтаа харахдаа олгосон товчдыг дарна. Олгосон номын чагсаалтыг хэднээс хэдний хооронд олгосноор он сараар нь ялгаж харах. Excel файлаар татах. Хэвлэх команд өгөх. Өөрт хэрэгтэй баануудаар ялган харах. Мөн эхний мөрд харагдаж буй үзүүлэлтүүдээр хайлт хийх боломжтой. Сурагчийн мэдээллийг агуулж буй мөр дээрх авсан номны тоон дээр даран ном олгосон дэлгэрэнгүй тайлангаа харна. Үүнд төлөв, буцааж өгөх огноо, номын код, номын нэр, олгосон огноо, олгосон хэрэглэгчийн нэрийг харуулна. Мөн тухайн ном олгосон дэлгэрэнгүйгээ Excel файлаар татаж авах боломжтой. Тухайн сурагч дээр нэг дор олон ном олгож бүртгэсэн бол нэг мөр бол бүртгэгдэнэ. Хэрэв нэг нэгээр нь олголтыг бүртгэсэн бол тус тусдаа бүртгэгдсэн санагдана.